Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын үндэсний намын санд хадгалагдаж буй Монгол нутгийн зургийн дээжээс танилцуулахаар илтгэлээ. За, Монгол Улсын үндэсний намын санд Монгол нутгийн зураг, Монгол нутгийн цэс зэрэг нийлсэн хэд 800 гаруй одоо хадгалагдаж байна. За, тэдгээрийн дундаас онцлог 2 зургийг сонгон авч өнөөдөр танилцуулах болно. За, бидний танилцуулах эхний зураг бол Төшөөдхөн аймгийн Жонон засгийн хошууны нутгийн зураг. За, энэ зургийг бол 1892 онд үйлдсэн ийм зураг байна. Даавуунд дээр өнгө ялган зурсан. Монгол нутгийн зургийг төслийн үед 3 хувааж үзэж байна. За, хар зураг, өнгө ялгсан зураг, за өнгөт зураг. За, энэ зураг бол гол, уул, за нутгийн захын овоод, хилийн шугамыг бол өнгө ялган будсан учраас өнгө ялгсан зурагт орно. За, энэ зурагт бол дөрвөлжин хэмжээсийн торыг ашигласан. За, эргэн тойрон ямар овоод байдаг. За, тэр овоогоор ямар аймгийн ямар хошуутай зах нийлхийг бол нарийн тодорхойлсон. За, мөн зургийн баруун захад бол цэс мэгийн зүйлийг үйлдсэн. Энэ дээр бол овоод хооронд хэдэн газрын зайтай вэ? За, ямар хошуутай зах нийлэх вэ гэдгийг бол энд нарийн тэмдэглэж өгснөөр ихээхэн онцлог зураг байна. За, хүрдэн зураг гэдэг бол Монгол нутгийн зургийн бас нэгэн онцлог. За, хүрд гэдэг бол 24 зүгийн наривчлалтай ийм хуваар гэсэн. За, энд 12 жил 8 өнгө 4 хөл. За, ингээд нийт 24 зүгийн хуваар бий болж байгаа. Энэ Төшөөд хаан аймгийн Жонон засгийн хошууны нутгийн зурагт бол за нутгийн дундуур урсаж өнгөрөх гол мөрөн, за томоохон уул, толгод, за сүмхийд, за засаг ноёны суух газрыг нарийн тэмдэглэж өгсөн түүхийн чухал сурвалж болж байгаа. Монгол нутгийн зурагт тухайн хошууны нутаг дэвсгэр хил хязгаар овоо тэмдээс гадна мэдж болох олон талын мэдээллүүд байдаг. За, тухайлбал тухайн хошууны засаг ноёны нэр, хэрэгэн зэрэг, за тамга, за тухайн хошууны нутагт байсан сүм хийдүүд, за засаг ноёны нутгалж байсан газар орон, за засаг ноёдыг тавьж оршуулж байсан оршуулгын газар, за жасаа нэр нь өөр болж өөрчлөгдсөн уулус зэрэг маш олон талын мэдээллийг бол Монгол нутгийн зургаас авах боломжтойгоор тухайн сурвалжийн үнцийг бол оршиж байгаамаа. Түүхэн газар орны нэрийг олж тогтоох, газар орны нэрийг тодруулах, өөрчлөлт хөөрөлтийг судлахад Монгол нутгийн зураг бас нэг чухал их сурвалж болдог. За, 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн нутгийн зургийг судлахад зарим газар орны нэр бол өөрчлөгдөж, уугуул нэрээ алдсан тохиолдол нэлээд харагдаж байна. Тухайлбал монголчууд бидний сайн мэдэх ус нуурыг нутгийн зурагт усуув нуур, за дэлгэр хангаа уулыг энэл уул гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. За, энэ нь бол уул усыг цээрлэж өөрөөр нэрлэх, эсвэл аман ярианд нэр сунжирч, хуурч өөрчлөгдөх ийм хүчин зүйлүүдтэй бол шууд холбоотой гэж үзэж байна. Монгол нутгийн зурагт уулын өндөр, гол нуур усны урт өргөнийг бол нарийн тэмдэглэдэг байсан. Бас нэгэн чухал мэдээ болж байна. За, тухайлбал тухайн хошууны дундуур урсах голыг тухайн хошууны нутгийн дундуур хэдэн километр, хэдэн газар урсаж өнгөрөх вэ? За, тэр тахилгатай уулс хэдэн газрын өндөртэй вэ гэдгийг бол нарийн тэмдэглэсэн байдаг. За, Монгол нутгийн зурагт бол урт өргөнийг бол газар, ном, тохой, алд их зэрэг Монгол хэмжөөрүүдээр тэмдэглэсэн байдаг. За, бидний танилцуулах дараагийн зураг бол Манжчин улсын үеийн өртөө харуулын бүдүүрч зураг байна. За, энэ зураг бол Манжчин улсын үеийн хотуудыг, суурин газруудыг холбосон өртөөдийг тэмдэглэсэн. За, мөн Монголын умард хил дагуу сууж байсан гэр харуул болон суман харуулыг тэмдэглэснээр Манжчин улсын үеийн албаар судалгаа хийдэг судлаач эрдэмтдэд бол чухал их сурвалж болж байгаамаа. За, энэ зурагт бол Бээжин хот, за нийслэл хүрээ, Хаагт
улаастай ховд зэрэг одоо хотуудыг тэмдэглэсэн. Тэдгээр хотууд хоорондыг холбосон одоо олон өртөөдийг бол одоо дугаарлаж нэрээр нь тэмдэглэсэн. За энд одоо ямар аймгаас, ямар хошуунаас зэргүүд сууж алба хаах уу? За тэдэнд одоо ямар хэмжээний цалин өгдөг байсан бэ? За энэ зам одоо хаа хүрэх вэ гэдгийг бол маш нарийн тэмдэглэсэн байдаг. Бидний танилцуулан буй өртөө харуулын бүдүүрт сурагдах бас нэгэн чухал мэдээ бол эдгээр өртөө харуулын албан зууж байгаа тайж зэргүүд осол тэмдэгдэлгүй алба хаавал хэрэгэм зэргийг хэрхэн нэмэх вэ? Хэрв осол тэмдэгдэл гарвал тэрхүү хэрэгэм зэргийг одоо яаж эвдэх вэ? Яаж шийдэх вэ гэдгийг бол одоо нарийн зааж өгснөөрөө ихээхэн чухал сурвалж болж байгаамаа. За ингээд бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Монгол Улсын үндэсний намын сангийн Монгол нутгийн зургийн баялаг арвин сан хөмөрт хадгалагдаж байгаа Монгол нутгийн зургийг үнсэн судалж 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол орноор аялахыг уриалж байна.